Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За би хаана ирсэн бэ гэхээр Дарганы зүүн талын Сүлжмэлийн замын эсрэг талд Соёмб автотоногдол дээр хүрэлцэн ирээд байна. За энд ирсний учир юу гэхээр Соёмб автотоногдлынхаа одоо хийж гүйцэтгэж байгаа зөвлөдийг танилцуулна. За дээрэс нь мөн өөрийнхөө машиныг аксессуаруудыг бас өөрчилж, шинчилж, сольж байна. За тэгээд аксессуараас гадна яг энгийн хэрэглээнүүд хүнд хэрэгтэй зүйлүүдийг бас Соёмб автотоногдолд бас хийж байгааг та бүхэнд танилцуулахар гэсэн юм аа. За тэгээд миний машин бол Land 300 GXR. За GXR бол одоо дутуу зүйлүүд бас үйлдвэрээсээ их байдаг. VX GR ч юм уу luxury төрлий болоод ирэхээр бас хэрэглээнүүд нь шал өөр болж байна. Соёмбын хамт олон маань бол одоо надад миний машин хамгийн эхлээд ийм зүйлийг хийж өгсөн. Энийг хэдээрээ харъя. Тэгээд Соёмб автомобилийн хамт олон бол ингэж хийж өгч байгаа. Одоо ингээ 3 дарангууд одоо ингэж автоматар онгодог болж байгаа. За энэ бол ер нь хамгийн хэрэгтэй. Энэ чи баян ингэж нээж хаагаад ингээд саваад авахар бас нэг хаалганд бас нэлээд асуудалтай. Одоо хатаа уцаагаад ингээд энэ дээр бас товчлоор нь байж байгаа. Энэ нуусны энэ амарчин нод их бүдүүн болж ирээд шал өөр гой сайн. Энэ бол надад хамгийн ихэнд их таалагдаж байна. Энэ бол одоо бид нар Land 300 онж байгаа хүмүүс бол бүгд мэдж байгаа. Энэ асуудлыг бэрхшээлүүлдэг. За тэгээд дахиад ийшээ явъя. За тэгээд энэ хэсэг дээр бол энэ арын энэ багажны энэ дээр ингээд никл орж ирнэ. Энэ бол одоо гадаад үзмжний асуудал болж байгаа. За мөн энэ бас никл болно. Эдгээр маань бүгд энэ бас никл болно. Эдгээр никл болно. Тэгэхээр одоо бас харагдах гоё харагдана. Ингээд дардаг юм маань хаана байгаа лээ? Энд байна. За эндээс дотроос бас ингээд нээч. Удаан чанад арчгаад аюулгүй тасаа ингэж бас жоохон цаг гаргаж удаан дарж яж юм шиг. Энэ арын багажны юг одоо автоматар хаагдгийг хийлгэх юм бол хол шууд ингээд төвжигдэхэд автоматар ингэж эквэгддэг. Энэ үйлдэлийн бас хийж өгч байгаа. За энэ бас нэг юм гоё юм байна. Энэ бол одоо ингээд тоос шороо шигээд ингээд жоохон хэцүү угаалгах айгүй хэцүү байгаад байдаг. Энэ хамгаалтын ийм сайхан гоё хэсэх юм да. Дөнгөтэй давхар ийшээ утсан юм да хийчихнэ. Энэ утсаа ингээд хийчихнэ. Тэгэхээр одоо ингэж л байх юм. Утсууд ингээд байж байна. Утсыг бас юу боломжгүй байгаад байдаг. Утсаа ингээд хийж ямар юм байна. 23 оны GXR-ууд 11 сараас хойш ингээд утас цэнгэлдэг юм. Вайрус утас цэнгэлдэг. За минийх бол 7 сар явсан учраас юм утас цэнгэлэгч байхгүй. Одоо ингээд сая ингээд Соёмбын хамтлан маань гэж суурлаж өглөө. За цэнгэлж ийн харъя. Вау. За ингээд цэнгэлж байна. Гоё юм аа. Хэсгүүд ингээд болж байна. За ийшлээд GX-аар ингээд жоохон муу тусдаг. За тэгээд энэ VX гэрэл тавиад ирэнгүүт гэрэл тодорно. За шөнө явахад ядаргаа зүдэргээгүй болно. Дээрээс нь Соёмбын хамт олон бол доод GoPro-ны нэмэлт гэрлийг бол сольж өгч байгаа. Энэ нь бол их тод тусдаг. Гэхдээ жоохон дээшээ байх юм бол хүнд бас зорж байгаа машинд ашигтай. Тийм учраас тэрийг их тохируулж доогуур их үзэгдэх орчныг бол маш тод болгож өгч байгаа. Даваа тал бас юм байгаа шүү. За тэгээд нүүр бол битээ тэргүй нэг VX нүүр удаа явчихна. За ерөнхийдөө нэг иймэрхүү зүйлүүдийг бол ер нь Land 300 гэлтгөө Toyota-гийн Land Cruiser-ийн машинуудын 200 одоо тэр хөдөө бартаад юу байдгийг ачаа одоо бас энэ юу шүүрээд бүгднгийн нь бол Соёмбын хамт олон бол хийж гүйцэтгэж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн маань Land Cruiser хөлгөлдөг хэмрэлэг залуучууд маань бас Соёмб автотоногдлыг зориорой. Тэгэхээр бас найдвартай сайхан хүний машиныг бол найдвартай сайхан чин сэтгэлээр янзын сайхан болгож өгч байгаа. Сэтгэл ханамж бол миний хувьд 100% байна. За энд бас давхар нэг юм
шаврын хаалт байна. Энэ шаврын хаалт яадаг вэ гэхээр одоо энэ за сая бол энэ одоо эрзэн бол ингээд салцсан байсныг манай хэд хийж өглөө. Энэ ингээд далбаачдсан байхгүй. Би гайхаад яагаад далбаачд гэдэг юм гэсэн чинь энэ дугууны одоо эргэлтэнд шавар чинь шууд энэ хаалга руугаа ингэж цацраад тэгээ энэ юунууд нөвөл мөл хөлдчихдөг юм байна. За энийг хамгаалахын тулд ийм шаврын алт орж ирж байгаа. За энэ шаврын алт ороод ирэхэр чинь одоо ийш ямар ч шавар өсөхгүй шавар нь зөвхөн эндээ үлдэх юм байна. За ийм бас зүйлийг хийж байгаа юм байна. За энэ бол бас аржаатар руу ялаа шамууд янз янзын асуудлууд бид нар одоо нөө манай монголчууд чинь ингээд урдуураа нэг цэнхэр улаа ягаан тормор ингээд татчаал зуны үлрэл яваад байдаг. Энэ бол одоо энэ зориултын энэ дотор нь ингээд суулгачдаг. Бид бүхэн бол юугаар мэддэг вөхөр ялаа шамуулнаас хамгаалж яах гэж ярьдаг. Энэ бас давхар аржаатрыг бас хамгаалдаг. За тэр хөлтөн мөтөнд одоо бид нар чинь бас жоохон бүдүүлэгчтэй цаасаа хайцаг марцаг дээр хийчихэл яваад байдаг. Энэ бол ийм мэрэгжлийн ийм цаанаасаа энэ зориултын ийм гоё сэтгэн тор байна. За энэ бол GXR-их бас нэг загвар. GR-их бас нэг загвар. VX-их бас нэг загвар. Тус-тусдаа ийм ёо загвар байд юм байна шүү. Тэгэхээр 300 бол бүгд таарна гэж ингэж ерөөсөө тийм байхгүй юм байна шүү. Тэгэхээр энэ бол одоо зориултаар юм авдаг юм зориултын сэтг байна. Энэ бол маш чухал. Аржаатар хамгаалдаг юм сэтг байна. Энийг бас соён биеийнхэн бас хийж өгч байна. Тэгээ доор хуцаар таах холбогдоорой. Сая бол одоо соён би одоо захиралтай би нэг 2 3 үг солиход бол утас нь маш их догорж ингэж хүмүүсээс хэрэлттэй байдаг юм байна. Одоо бас удахгүй шинэ бараанууд нь ирэх юм байна. Тэгээд та бүхэн манаас зориод ирээд зэрэг гэж уриалмаар байна.